Мэдээ үргэлжилж байна. За багш нарын ажил хаялт 3 дахь өдрөө үргэлжиллээ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 23899 багш, орон нутагт 2186 багш, нийтдээ 472 сургууль цэцэрлэгийн 26085 багш ажилтан ажил хаялтад нэгдээд байна. Хугацаа тодорхойгүй ажил хаялтаас шалтгаалж эцэг эхчүүд ажлаасаа чөлөө авах зэргээр хүүхдээ харах тохиолдол түгээмэл боллоо. За тухайлбал 3 хүүхдээ ээж Алтан Чимэг ажлаа гэрээсээ хийж 4-өөс 14 насны 3 хүүхдээ харж байна. За энэ 7 хоногт ерөнхий боловсролын сургуулиудын бие даалтын 7 хоногт таарч байгаач багш нар ажил хаялтаа үргэлжлүүлсэн хэвээр байгаамаа. За тэр дундаа сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд ажил хаялтад нэгдсэн тул цэцэрлэгийн насны хүүхдтэй гэр бүлийн хэн нэг гишүүн ажлаа зохицуулахаас өөр аргагүй болж байна. Одоо яг том болцсон дунд ангийн хүүхдүүд мөхтүүд бол тэгээд яг ингээд өөрсдийгөө хараад сургууль цэцэрлэгтээ сургуультай өөрсдөө явчихна. Нэг цэцэрлэгт болохоор чинь тэгээд угаасаа багшид найдаад л явчихж байгаа юм чинь. Тэгэнгүүт одоо ингээд багш нар ажил хаяад явчихгоот угаасаа нөгөө хүүхдтэй санаа зовх нь ихс чинь. Тэгээд ажлаа тайван хийж чадахгүй, зохицуулж болох ажил байна, болохгүй ажил байна. Тийм болохоор тэгээд хүндрэл бол үүсхийн хувьд үүсэж байгаа. Тэгэхээр нөгөө хэдий хүндрэл үүслээ ч гэсэн одоо тэгээд байнга л одоо багшид тэгэл хүүхдэд даатгаад яваад ийн гэж юу ах вэ? Тийм чинь тэгээд ер нь бол дэмжээл вэж л. Иргэн Алтан Чимгийн хувьд ноолуурын үйлдвэртээ ажилдаг. За нөхөр нь мөн ажилтай тул тэрээр ажлаа гэрээр хийхээр зохицуулжээ. Хүүхдүүдийн хувьд даалгавраа хийж дууссан тул өдрийн их цагийг тоглож өнгөрүүлж байгаа гэлээ. Багш нар нь даалгавар өгсөн үү? Өгсөн. Хэрэг даалгавар өгсөн. Хизээ хийж дуусгал. Хийгээд дуусгацсан. Дуусгацсан уу? Дахиад өөр ийм хичээл хийгэрэй гэж хэлсэн үү? Үгүй. Яг бүтээмжийн хувьд ер нь бол жоохон буурна. Тэгэл одоо нөгөө ажил дээр бол бид нар чинь ингээл байнгын л сууж байгаа шүү дээ. Сууж хийж байгаа. Тэгэхээр чин гэртээ болохоор тэгээд нөгөө босон сум хийхээр угаасаа бүтээмж бол буурна л та. За энэ мэтээр төр нийгмийн олон жилийн алдааны үр дагаврыг иргэд ингэж хүртэж байна. Алдаагаа засаад цаашаа доктортой алахыг хүссэн эцэгчүүд багш нарын цалинг нэмэхэд санал нэгдэж хүүхдээ өөрсдөө харахыг хичээж байгаа гэсэн юм а.